Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөр 2019 оны 9-р сарын 27. Мэдээллийн хүртээмж хэнийг ч орхигдуулна. Open Talks 2019 дараах 3 сэдвийг чухалчилж байна. Олон улсын хэм хэмжээнд нийцсэн мэдээллийн хүртээмжийн хууль тогтоомжийг Монголд хэрэгжүүлэх нь. Практикт тулгарч буй хязгаарлалт, нууцын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, нээлттэй мэдээлэл ба ил тод засаг. Энэ жилийн Open Talks 2019 дараах 3 сэдвийг онцолж байгаа. Үүнд бол олон улсын хэм хэмжээнд нийцсэн мэдээллийн хүртээмжийн хууль тогтоомжийг Монголд хэрэгжүүлэх юм. Практикт тулгарч буй хязгаарлалт, нууцын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гуравт нь нээлттэй мэдээлэл ба ил тод засаг гэсэн сэдвүүдийг энэ жил онцолж байгаа. За тэгээ манай өнөөдрийн арга хэмжээнд бол дээрх 3 сэдвийн хүрээнд 5 илтгэгч ихтгэл танилцуулна. Эхний илтгэлийг де факто институтын захирал, эдийн засагч, нийтлэлч, жаргал сайхан танилцуулна. Тэрээр авилгал ба мэдээлэл сэдвийн хүрээнд илтгэлээ танилцуулах болно. Жаргал сайхан танилцуулж байна. чухал сэдвээр бид өнөөдөр уулзж байна. Тэгээд хайрцангуй хүн цөөн байна. Энийг аюулхаар олон зурагт хэрэгсээр монголчууд хүргүүлэх шаардлагатай хэрэгцээтэй арга хэмжээ гэж бодож байна. Өнөөдөр бид нарын улсын маань хөгжилд хамгийн том садаа болж байгаа зүйл бол авилга. Энэ авилга гэдэг чинь мэдээлэлтэй холбоотойгоор гарч ирээд байна. Өчигдөр би жижиг дунд үйлдвэрийн форумд оролцлоо. Ноёдын тэр форумд 6 сард орсон. Тэгэхэд жижиг дунд үйлдвэрлэлд дэмжих сангийн мөнгөийг их хурлын гишүүч нь өөрсдөө авсан байна гэсэн яриа гарч ирсэн байна. Тэр how come Монгол улсын хууль тогтоогчид ер нь жижиг дунд үйлдвэр бол эдийн засгийн ноён нуруу бүх улс орн том байдаг, томын дагаа жижиг нь явдаг. Тэгээд энийг яг хамгийн ашигlaах нөхцөлөөр хүмүүсийг дэмжиж мөнгө өгөхгүй маа гэхэд орчин хуулийн зохицуулаад явах ёстой. Тэгээд ихэнх оронд хөнгөлөлтөөр мөнгө өгдөг. Монголын бизнесүүд 30 жилийн туршид 30-аад хувийн хүүгээр амь заргуулах гэж оролдож явсан. Тэгээд энэ чи арай болохгүй байна. Гэхдээ ядаж нэг төсвөөсөө нэг төдий мөнгө өгье гэж Монгол улсын хөрөнгө оруулалтын 10% жижиг дунд үйлдвэрлэлд өгье гэж шийдвэр гаргасан байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө тэр хуулийг гаргасан ах нар өөрсдөө авсан байна. 3% хөвдөж. Гадуур зээл бол 25 байсан. Одоо 20 орчим байна. Яагаад энэ мэдээллийг нуучхад тас нуцсан байсан. Энийг олж авснаар өнөөдөр хурлын 40 гишүүн холбоотой байна гэж зээнг бол дарга хэлсэн. Одоогоос тэд нарын 14 нь шүүхтэр дуудагдсан гэж. Гэхдээ Монгол улсад авилгын хэрэгээр шийдэгдсэн сайд дарга нар байхгүй юм шүү. 2 хүн байгаа. Нэг нь шийлэг дав гэж хүн байгаа. Дараа нь Сономд. Энэ 2 хүн бол төрийн эрх барьж байгаа намуудын сайд нар биш. Төрийн эрх барьж байгаа түшээдүүд, сайд нар хэрэгт холбогдоод Монголд ганц ч хүн шийтгэдэг. 2 ерөнхий сайдыг барьсан, сангийн сайдыг барьсан, цаг гараа байлгаж байгаа тавьчихсан. Тэгээ асуулт. Яг энэ өнөөдрийн асуулт. Яхаараа Монгол улсын ерөнхий сайд сангийн сайдыг баримтжилт юм бэ? Хэрэг байна л
яагаад барьсан бүдүүн нэг юм сонсогдоод байна. Тэгээ сулалцсан. Яагаад сулалцсан? Гэмт хэрэг хийгээгүй юм бол яагаад барьчихсан? Яагаад сулалцсан? Нэг үлээж. Тэгээ чимээг байгаа. Хамаг мөнгөийг хулгайлцсан. Нийтийн мөнгөөр нийтийн хөрөнгийг худалдаад авсан. Эрдэнэтийн 49% нийтийн мөнгөөр бидний мөнгөөр авчаад биднийхтэй хувийн болцсон гэдэг улаан цай батлаад яваад байгаа. Энийг зохион байгуулсан хүн. Нэг хоёр заадаа юм шиг. Тэгэхээр энэ саяын Марковын ярьдаг маш чухал зүйлүүд ярьж байгаа байна. Тэр 6 зүйл үнэхээр Монгол улсад байхгүй учраас бид нар ийм байна. Бидний энэ амьдарч байгаагийн гол шалтгаан бол авилга багийн гол шалтгаан бол мэдээлэл, нууц, худлаа, хуурамч. За ийм чиглэлээр уг нь би ихтгэл бэлдээд ирсэн байгаа. Гэхдээ би нэг бүрэн уншихгүй яагаад гэвэл энэ де факто газета дотор монголоор, англиар, японоор, орсоор гарсан. Тэгэхээр өнөөдрийн ганц Монголд ч биш. Биднэрт нууц мэдээлэл гэдэг зовлон дээр ажиллаад байна шүү дээ бид нар чинь. Гэтэл хорвоо дээр цааш нь худал мэдээлэл, disinformation, misinformation гэж. Хуурамч мэдээлэл гэж байна. Disinformation гэж. Шинэ аюул гараад ирсэн мэдээлэлтэй холбоотой. Тэр нь сонгуулийн үеэр хэнийг ч яаж шаарлуулж болдог ийм үйл ажиллагаа явуулаад хүмүүс нь үнэмшчихдэг. Энэ рүү одоо бидний дараагийн аюулчин энэ ирж байна. Тийм учраас ийм маягийн арга хэмжээнүүдийг энэгээр бид нар ингээд нийгмээр багтахгүй цугларч явах хэрэгтэй байна. Энд ирсэн хүмүүс өнөхөр сэтгэл зүрхэнд бодож зовж явдаг. Энэ Монгол улсаа өөрчлөх гэсэн зовлогчд байгаа талархаж байна. Зарим нь цөхөө зогтчихж шин. Энэ улс орны чи авилгаас болоод хүмүүст хоорондоо өрсөлдөх ижил тэгш нөхцөл бүрдэхгүй байгаа учраас нэгдүгээр. Хоёр хөрөнгийг энэ төр засагчийн өндөр зардаар барагдуулаад байгаа учраас татвараа нэмээд ш. Та байгаа бол нийгмийн даатгалын шимтгэл авах нь зөв. Үгүй. Үед авсан тэр мөнгө маань хайж. Саяхан эрүүл мэндийн даатгалын газрын даргаыг хоригдол гэж байна. Өмнө нь бусад арга нь шашгирч байгаа даалга болоод хөөн хилцэх хугацаа дуусна гэдэг нэг артер юм биш. Одоо нөгөө хэрэг хүч хөөн хилцэх хугацаанд дуусаад алга болж шин. Нэгдэлтэй холбоотой хэрэгүүд өдөрч. Хөөн хилцэх хугацааг дуусгуулах энэ механизм ажиллаж байгаа. Нэг нь прокурор авилгалтай тэмцэх газрын шалгаад шүү. Баян болоод байна. Тэргүй энийг авч. Бол өндөр телевизээр хүмүүст хүрүүл дээр шүү дээ. Ярьж байгаа. Тэгэл баахан сүрж игнээл хүмүүсийн нэр гаргаад баригдчихлаа. Тэгээд өөдхийн тавиал тэгээ явуулаад тэгээд ондомпад бидний мөнгө хайцсан нэг алдсан мөнгө маань. Энэ тухай бид нар яагаад ярихгүй вэ гэхдээ зэрэг яг энэ мэдээлэл ийм чухлаа гэдгийг хүн болгон ойлгож байгаа мөртлөө анзаарахгүй байгаад хамаг. Тэгээ яг тийм учраас энэ хөрөнгө мөнгөийг чинь авч яадаг, хулгайлж яадаг, газрыг чинь хулгайлаад зарж яадаг хэдхэн хүмүүс бид нар загасалж амт байдаг юм байна. Баярдаг, шаарддаг, өвчтөг ганц дугааргүй.
Тэгээ монголчууд загас болчиход байгаа байхгүй одоо. Сошиал медиагаар 3 үг хараад үтснийг нийгэмд оролцож гэж бодоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүхний чинь л одоо бид ярих хэлэх энэ эрхтэй байх хэрэгтэй юм аа. Тэгээ түрүү би ярьж ирсэн татвар нэмээд ийн. Тэгээ юу ирээд татвар нэмээд ажил олгогчид одоо хүн ажилд авах 1 сая төгрөгийн цалинтай гэж бодъё л доо тоогоо амархан болгох. Тэгвэл тэр яг ажил олгогчоос гарч байгаа мөнгө бол сая 125 мянга байна. Тэгээд нийгмийн даатгалын шимтгэл ажилтныхаа өмнөөс өгж байгаа, ажилч өөрийнхөө өмнөөс өгж байгаа гэх мэт тэр ингээд нийт бүх энэ тэр цалинтай холбоотой зардлын 3/1-ийн төр авчиж байгаа. Таны авах ёстой мөнгөний 3/1-ийг төр аваад дараа 3/1-ийг чандараа хөшгөрч өгнө, өвдгөрч өгнө гэж байгаа. Байхгүй өвдөд яваад очихоор барагтай юмд нь хамрагдахгүй. Тэгээд эмчүүлэхээ зэрэг очор нь барагдахгүй. Хувийн эмнэлэгт очихоор тэр чинь очихгүй. Мөр холноо тоглож чадж байгаа гэж. Ард түмний амьдрал дээр тоглож байгаа байхгүй. Тэгээд нөгөө эрүүл мэндийн даатгалынхын мөнгийг аваад нөгөө хариуцсан хүмүүс нь хувийн жижиг банкудад авчиж өндөр хүүхдгээр хийгээд хагасны өөрсдөө аваад ингээд төрд ажиллаж байгаа хүмүүс нь баяжаад байдаг. Өдөр болгон өглөө босоод хичээгээд байгаа хүмүүс нь сургууль сураад олигтой чанартай мэдлэг авах. Төгсөөд ажил олох. Ажилд орохоор цалингийн өгөх. Тэгээд үр дүнд нь яаж? За өнөөдөр бид нар энд сууж байна. Та нар маргааш хэдэн нэгд Монголд ингээд хөвчөө суух би мэдэхгүй байна. Нөгөөхдөө Солонгос явж. Одон жил Солонгос 150 мянган хүн байсан. Одоо 200 мянган хүн байна. Солонгос Монгол орн юм уу? Их орноос дөрвөөд нь штэ нах тунер чинь. Хизээнийг зогсоох юм. Бидний их орн Монгол улс шүү дээ. Энэ улстай сайхан амьдрмаар байна шүү дээ. Тэгээ энийг зохион байгуулсан нэрээ хэдэн хүмүүс авшаад хичнээн ингэ явах юм. Тэгээд айгүй гоё үг хэлээ сонгол болоо тэрийг хуураад ийм үгээ хэлэх хэрэг чөлөөтэй. Үйл ажиллагаа явуулах хэрэг чөлөөтэй мөртлөө энийг эдэж хэрэгж чадах байгаа хэний буруу вэ? Энийг бид иргэд монголчууд өөрсдөөс асуумаар байгаамаа. Тэгээ энийг ийм ч мэдээлэл нууц, тийм ч мэдээлэл нууц гэдэг жишээлбэл одоо миний нийтлэл дээр байгаа л да. Төрийн нууцад хамруулсан мэдээллийн тоо 1995-аас 2004 оны хооронд 22 хүн байсан. Өнөөдөр 2019 онд 565 мэдээлэл төрийн өмчөд хамруулдаг нууцаа гэж заасан. Шилэн данстай боллоо гэсэн. Тэгээд юу үзүүлэхгүй байхыг аюул сайн манипуляц хийж. Тэгэхээр би өнөөдрийн энэ нууц мэдээлэл гэдэг нэрийн дор Монгол улс ирэх мэдлэлтэй хүмүүс нийтийн хөрөнгийг, нийтийн газрыг завшиж байгаа үйл ажиллагаа улам нэмэгдэж байна гэж хэлж байгаа. Хамгийн тод жишээ нь яармаг дээр баригдаж байгаа энэ олон байшингуудыг хардаа. Энэ байшингуудыг, энэ газруудыг хинд хизээ өгсөн, ямар мөнгөөр өгсөн бүх юм нууц. Одоо тэр арцтын амыг хардаа. Зайсан бүр яриад ч яах вэ? Би бүр зайсан дах гэдэг нэр томьёо гаргасан шүү дээ. Дэлхийд дээр ганц ус байд юм байна. Хууль гаргаад тэр хуулийнхаа зөвхөн хууль гаргагчид өөрсдөд нь ашигтайгаар өөрчлөөд тэг өөрсдөө завшиж чаддаг ганц ус бол Монгол улс. Энийг зайсан дах гэж байна. Одоо яарамгдаж байна. Одоо тэр шинэ онгоцны буудлыг хоёр талаас нь газрууд наваа хуваацсан байна. Хинд өгөөд байгаа? Яаж өгөөд байгаа? Ямар үнээр өгөөд байгаа? Нууц би хотын даргаалж асуусан байгаль орчны яам гэж нэг айхтар яам байна. Мэдээлэл нууц.
байгаль орчны яам туулгал юу тэрэлжээс наашаага 4500 газрыг юу тэрнээс ч том байх. Их том. Энэ бүх га газруудыг нэг өдөр хот биш яам мэддэг болчихсон. Яагаад гэсэн чинь байгаль хамгаалах хүчтэй учраас байгалийн энэ газрыг байгаль яам хариуцсан юм. Өнөөдөр байгаль хамгаалах яам байгалыг биш. Байгалаа бид нар байгаль орчны хамгаалах яамнаас өөрөөс нь хамгаалах хэрэгтэй болчиход байгаа. Одоо энэ туулын бүх богдуулын бүх урдлын амнуудад барьж байгаа байшингуудыг хараад байгаарай. Дандаа энэ яамны дарга нарын гарын үсгийн дор хийгдсэн ажил. Хич хариуцлага бүлээг. Та нар яац монголчуудаа дүлий болчихсон юм уу? Харлаган болчихсон юм уу? Хөрөнгөний чинь, үр хүүхдийн чинь ирээдүйг хулгайлаад байна шүү. Энийг та мэд хэрэгтэй шүү. Тэрий чинь бүгдээрийн нууц мэдээлэлгээд хаацсан байна шүү. Тэгээ үр хүүхдүүд чинь зүхтаагаад байна шүү дээ. Солонгосын чинь 200 мянган хүн оччихлоо шүү дээ. Тэр юм димит хийсэндээ яваач шүү. Идүү боломжтой амьдрал хайж шүү тэр хүмүүс чинь. Энд хэрэг гадаадд гарсан монголчууд сар 800 мянган доллар шилжүүлж байгаа дунджаа. Жилд 320 сая доллар Монголын эдийн засаг руу орж байгаа. Энэ бол нэг ганц том компанид орж байгаа биш. Айл болгон бараг орж байгаа мөнгө. Тэрний хүчээр чинь энэ доллар чинь нэг арай ч үгүй баригдаад байгаа шүү. Яг л та тэр мөнгийг авмагцаа зах дээр очиж сольж байгаа. Нөгөө эмээ чинь очиод өдрийнхөө хоолыг идэхдээ доллар сольж байгаа. Тийм учраас өнөөдөр ингээ гадаад амьдарч байгаа монголчууд Монголын улсыг хижээж байгаа гэдгийг бас бид өрдөөсөө мартаж байна. За ийм нөхцөл байдал бид ийм жилд нэг удаа ядаж ийм нэг ярьдаг ийм өдөртөө болж байгаа нь хэцүү байгаа юм. Яг л ингэж ярьж тэр нөгөө нэг бидний гарын үсгэд урьдчилан гэрээ байгаа шүү дээ. Тогтвортой хөгжлийн төлөвлөгөө. 2030 он гэхэд дэлхийд даяар ядуурлыг 50% бууруулна гэдэг байна шүү. Одоо 10 жил үдлээ. Өнөөдөр Монгол улсын ядуурл 30% байна. Энэ 15% буурах уу? Хэдэн мянган монголчууд буцаж ирэх вэ? Та нарын дундаж цалин амьдралдаа хүрэх үү? Энэ асуултанд чи хариулах ёстой шүү. Энийг хүргэдэг, тэднийг буцаадаг энэ бүх суурь бол хувийн хэвшил. Жижиг дунд үйлдвэр, тэдний хөдөлмөрийн бүтээмж, тэдний экспортод бараагаа гаргах чадвар. Тэгэхээр энэ бүхнийг өөрчлөх хэрэгтэй байгаамаа гэдгийг л ярьдаг, хэлэлцдэг. Энэ олон тэр шийдвэр гаргадаг хүмүүс ирэхгүй л дээ юм хурал. Тэгээд ерөөл магийн юм ярьж эсвэл ийм хөтөлбөр боловсруулж байгаа гэдэг. Монголын улсч дандаа ирээдүйдээ ярьж байгаа. Бидэнд ирээдүйс биднэрт яг одоо хэрэгтэй. Одоо өнөөдөр өөрчлөх хэрэгтэй байна. Тэгээд ийм төлөвлөгөө боловсруулсан, ийм буухаа зарласан яасан юу вэ? Аян зохиосон гэдэг. Болох хэрэгтэй шүү. Хувийн хөвшил, хэвийн ажиллах боломж өгөөч л гэж. Бидний төр хажуугаар нь орж бизнесийг булгаалаад байгаа ч гэж хэлж. Төрийн өмчтэй компани нэрээр улс орныг бидний дээрэмдээд байгаа ч л гэж хэлж. 10 жил ярьж байгаа байх. Сая 7 сард 10 миний 10 жил нийтлэл бичээд би өөртөө 7 хоног болов гэж амлах миний 10 жил болсон. Одоо шин хідэн 10 удаа гэж ярих юм. За нэг нийлээд ярих хэрэгтэй шүү дээ. Тэхийн тулд бид нар мэдээлэх хэрэгтэй. Зөвхөн мэдээлж биш. Тэрийг зөв дүгнсэн тийм агуулгатай яриа хэрэгтэй. Тийм агуулгатай мэтгэлцээ хэрэгтэй Монгол улс. Өнөөдөр агуулгатай мэдээлэл нь нууц. Тэгэхээр дүн шинжилгээ хийх арга байна. Дүн шинжилгээгүй яриа emotional яриа болж сэтгэл хөдлөлийн яриа. Зөв алсыг харсан шийдвэр гаргахад ямар ч тохиолдол судалгаа хэрэгтэй. Тэгээд мэдээлэлтэй мэтгэлцээ хэрэгтэй. Хэрүүл биш. Эмоцтой яхаар хэрүүл болчихдог. Энэ юм чинь улс орон дутаад байна. Бид нар сошиал медиа дээр баахан юмэр эрхчлөөтэй гэж ярьж байгаа ч гэсэн
Сошиал медиа бол мэдлэгийн их үүсвэр болж чадахгүй байна. Мэдлэг гэдэг чинь мэдээллийг ингээд яг ном шиг уншаад толгой ажилуулж яагаад авдаг. Энэ мэдлэг процесс гэж байгаа шүү дээ. Мэдлэг болгох процесс. Мэдээллийг мэдлэг болгох процесс. Энэ сошиал медиа дээр явагдахгүй мэдээлэл байгаа учраас хүмүүсийн хоорондох харилцаа мэдлэг дээр төвлөрсөн биш, мэдээлэл дээр төвлөрсөн яваад. Тэний үг гэсэн. Морин дэлдээгүүр дахиад гэсэн. Юмны гадаргуун дээгүүр нь яваад байгаа. За ингээд өшөө би энэ дээр бас та бүхэнд энэ худал болон хуурамч мэдээллийн тухай гэдэг хэлмээр байна. За сүүлийн үед бол одоо энэ худал мэдээлэл их болж байна. Misinformation. Тэгээд тэрний заримд нь иргэд үнэмшиж эхэлж байна. Улмаар нийгмийг төөрөгдүүлж хамгийн сүүлийн жишээ. Хамгийн энгийн мөртлөө хамгийн нэг нөхөр уцаа гарч байгаа Путинтэй гарын үсэг зурж байгаа нь зураг биш. Тэр хүн маргааш өглөө өөрөө одоо бойлоо шүү дээ. Би зүгээр яах нүгэл тавьчих шүү гэж өөрөө хэлсэн дээ. Гэхдээ энэ хооронд энэ хүн хин бэ гэдэг нэг юм даяар сошиал медиагаар шуугж байгаа. Ямар босс вэ? Ингээд Путинтэй уцаар яж байгаагаар болчихдөг байна. Тэгээ айгүй энгийн жишээ. Энэ бол зүгээр төөрөгдүүлсэн жишээ. Гэтэл яг нийгмийн уурыг хүргэсэн түгшээсэн тийм мэдээллийг ингээд цацчихвал яг нийгэм чинь энийг ялгах боломж байхгүй. Өсөл байхгүй, зарим чадал байхгүй. За мөн энэ бол misinformation тийм. За мөн зоригтойгоор тараасан хуурамч мэдээллүүд байна. Disinformation гэдэг англиар. За энэ бол үг хэлэх, эвлэлд нэгдэх, хувийн эрхийг хамгаалах зэрэг ардчлалын үндэс зүйлийг сулруулж нийгмийг талцсан хуваацуулж энэ ч н одоо хятадын талын үе юм гэлээ. Тэндээс санхүүждэг юм гэлээ. Эсвэл энэ бол Оросуудыг дагаад Оросуудаа санхүүждэг юм гэлээ. Тэгээ энэ мэдээлэл чинь нийлж байгаа нөгөө бидний нөгөө итгэж ийсэн үнцнийг зарим тохиолдолд сайн төрийн ажилтан байна. Нийт нь хаваргаад тэр оймсноос нь $10,000 гарлаа шүү дээ тийм. Тэр нөхрөөс чинь болоод төрд ажиллаж байгаа бүхэн юм гэсэн шивл мэдээлэл гаргаж байгаа. Үнэн хэрэгтээ энэ төр дотор удирдлагууд нууж идэж байгаа ч гэсэн тэнд ажиллаа хийж байгаа мэргэжлийн чадвартай хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Тэд нар байгаагүй бол бүр долонгой болчих шүү дээ тэр чи явах. Тэгэхээр ийм юмнаас ялангуяа одоо энэ сонгуулийн үеэр энэ маш их гарна. Одоо Америкийн нэгдсэн улс Оросыг манай сонгуульд нөлөөлсөн гэдэг одоо бол хоорондоо үлдчихээд байна шүү. Хятадын мэдээлэл бусад зүүн өмнөд Аз руу сая Хонконгтой болсон мэдээллийн хоорондох чинь гэтэл ярихгүй шүү. Хонконгод юу болж байгаа. Дараа нь мэдээлж байгаагаар бол салан тусгаарлагч ийм хүмүүс гэдэг ингээ ярьж. Тэгэхээр нийгэмд энэ саяын нууц мэдээлэл нь яагаад цаад болж байгааг мэдэх хэрэгтэй байна. Хуурамч мэдээлэл, худалч мэдээлэл, хуурамч мэдээлэл, худал мэдээлэл яагаад нийгэмд цаад болж байгаа гэдгийг ялгаж саргаж ойлгох хэрэгтэй байна гэдгийг би хэлж байгаа. Тэгэхээр энэ одоо ямар шийдвэрүүд байдаг тухай бас үг хэлье. Богино хугацааны шийдвэр бол ийм байна. Худал, хуурамч мэдээллийг тэр даруйд нь илрүүлэх. Худал, хуурамч болохыг нь нийгмийн мэдээллийн сүлжээ болон уламжлалт мэдээллийн хэрэгслээр эргүүлээд маш шуурхай зарлах. Энийг тэр төрийн агентлаг аягүй сайн хариуцлагатай хийх хэрэгтэй. Сая төрийн агентлагийн хэлцийн дарга ярьж байна. Амжилт хүсье гэж байна. Яг энийг хийх хэрэгтэй. Хуурамч худлаа мэдээлэл гармагц энэ тийм байна гэдгийг маш хурдан реакц өгөх чадвартай болох хэрэгтэй юм байгууллага. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч гэсэн юм боллоо гэхээс гадна энэ хуурамч мэдээлэл гэдгийг маш хурдан тараахгүй бол нийгмийг хаглаад хуваагаад юу ч болж мэдэн шүү. Тэр хооронд нийгмийн болон уламжлалт мэдээллийн хэрэгслээр цацаж буй мэдээллийг тогтмол ажиглаж үнэн зөв эсхийг шалгадаг social media monitoring юм хийх шаардлагатай байна. Энэ ажилд иргэний нийгмийн бүх байгууллагууд оролцох үүрэгтэй.
Саяхан Монголд мэдээллийн тоо баримт бодит үнийг шалгадаг fact checking буюу эрен сурвалжлагчдын төлөө төв гэж сэтгүүлчид байгуулсан юм төв байна. Энэ байгууллага яг энэ тал дээр ажиллаж маш хурдан сошиал медиад гарч байгаа мэдээллийг үнэн зөвийг шалгах хүн болгоны төрийн бус байгууллага болгоны мэдээллийн хариуцлагатай хэрэгсэл болгоны үүрэг болж байгаа гэдгийг мэдих анхаарах цаг болчиход байна. Саяхан 9-р сард энэ төв Германы Deutsche Welle академитэй хамтраад Fact Check Mongolia хөтөлбөр эхлүүлснээр зарласан байна. Манай зарим сэтгүүлчид Герман руу явсан гэж би ойлгосон. За хөгжингүй улс орнуудад ашиглаж байгаа нийгмийн сүлжээг тандах арга хэрэгслүүд, мониторинг арга хэрэгслүүд байна. Холбогдох програм хангамжуудыг Монголын хэвлэл мэдээллийнхэн төлхөө ашиглах хэрэгтэй байна. Дөнгөж сая European Media Monitoring гэдэг Марко нэг аппликейшн үзүүлэхгүй цаг болцсон нь заад баг. Чигээр тэр Монголиад ормогсон гэдэг тэр байгууллага яг сериозны яг Монголын тухай найдлагатай их усүрээс мэдээлэл хийчихэж шээ. Гэх мэт. За урт хугацааны шийдэл дээр бас нэг үг хэлээд цаг байгаа учраас намайг дуусгах гэдэг. За урт хугацааны шийдэл бол иргэдэд альва мэдээлэлд шүүмжилтэй хандах, мэдээлэл олж авах чадвартай болгох. Энийг орон болон одоо хийж эхэлж байна. Хөгжсөн хөгжөөгүй бүх орнууд энэ дээр маш анхаарахгүй бол Швед жишээлбэл энэ муслимууд одоо ингээд дүүрээд ирлээгээд баахан мэдээлэлүүд гаргаа хийсэн. Тэрийг санаатайгаар өөр орноос татсан байна гэж байгаа. Тэгээ үр дүнд нь ингээд хүмүүс нийгэмдээ удирдлагатай идэвхтэй болж гисэн. Шведэд гэмт хэргийн тоо одоо будалцж байгаа хүнийхэн тоогоор нөгөө тайван орн чинь бусад орнуудаас өндөр болсон гэж сайхан бидний Шведийн хүнтэй уулзсан. Тэгэхээр Швед улсад 2018 оноос эхлээд дунд сургуульд нь тусгай хичээл орж ийн. Мэдээллийн үнэн худлыг ялгах аргачлалыг зааж өгч. Тэгээ Монголын анх болон дунд сургуулиудад альва мэдээлэлд шүүмжилтэй хандах, дүгнэх ур чадварыг заах шаардлагатай болчихлоо. Ялангуяа энэ дунд сургуулийн хүүхдүүд чинь гэртэйгээ биш iPhone-тойгоо онцдог болсон байна шүү. Утгаар уцтайгаа онцдог болчиход шүү хүүхдүүд чинь. Тэгээ энэ талаар иргэдэд ч бас онлайны болон офлайны хэлбэрээр сургах боломж өгөх хэрэгтэй, суралцуулах хэрэгтэй байна. Энэ манай энэ Globe International төрийн бус байгууллага мэдээллийн эрен ба мэдээллийн бичиг үсгийн боловсрол сэдвээр ийм уулзалт зохион байгуулж ирсэн байна. Энүүгээр одоо иргэдийн мэдээлэлд анхаарч бас ажиллаж байна. Энд нь оролцох хэрэгтэй. Бусдад хэлэх хэрэгтэй. Чи ганц Улаанбаатар хотын ажил биш. Ийм ажлуудыг заагаад бүгдээр би ярмааргүй байна. Миний мэдээлэл 9 сарын 18-нд De facto газета дээр гарсан байгаа. jargal-defacto.com руу ороод энэ нийтлэлийг та бүхэн Монголоос гадна Англи, Япон, Оросоор уншиж байна. Би ягаад энийг Оросоор хийгээд байгаа гэдэг нь хүмүүс сууж байгаа. Монголоор хийгээд байгаа. Уриадад нэг хойд хөршчин нэг 2 сая орчмол юм да. Монголчууд биш. Уриад гэдэг нэртэй. Урд талд чинь 5 сая монголчууд байна. Өвөр Монгол гэж бид нэрлэдэг. Өвөр монголчууд чинь кириллээр уншиж чадахгүй. Тийм учраас одоо би сониуд англиар хятадаар гаргах гэж. Энэ монголчуудын орон зай. Улс орн бол нэг хэрэг. Тэр тухай би ярихгүй. Ноён бол Монгол ертөнц. Энэ монголчууд бас л эрхчлөлтэй байна. Тийм учраас л ахтуу нар минь бидний хийж байгаа ажил бол зөвхөн Монгол гэдэг улсаар хязгаарлагдаж байгаа юм биш. Бусад ахтуу Монгол хүмүүс чинь нэг мэдэх ёстой юм шиг. За гэхдээ эхлээд нэг гэр орноо хянах хэрэгтэй. Энэ булгайгаас салмаар. Энэний суурь нь бол мэдээлэл авах. Тэр эрхийг чинь Монгол улс бүх юмд нэгдсэн байна. Олон улсын гэрээ гарцсан байна. Тэрийг мөрдөй. Тэрний хандлага хүн болгон ажил. Баярлалаа.
Зохион байгуулагч ЮНЕСКОгийн Монголын үндэсний комисс. Globe International төв. Дэмжигч ЮНЕСКОгийн Бээжин дэх төлөөлөгчийн газар. Холбооны бүгд найрамдах Герман улсын эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яам. Канадын элчин сайдын яам. Азийн сан.